Португал болчих одоо ингэж бохирдуулж байгаа уул усыг ухаж бохирдуулж байгаас дэлхийгээр өөрөө ингэж гэмтэж байгаамаа. Тийм учраас энэ хэдий их хурдан хугацаанд бид ингэж хэрэглэх тусам бид нар өөрсдөө мөнгөлийг наашруулж тэгэхээр одоо онгод хөнгөрөнд хэлдэг дэлхий бол мөнгө хандаж болох ёстой. Хүн ч гэсэн яагаад гэвэл энэ дэлхийг эрүүл байлгаж энэ 10-20-90%-ийг байнга хангаж цэвэр байлгах юм бол энэ дэлхий бол мөнгө хөрсөн. Энийг бол Тэнгэр эцэг өөрөө хийж чаддаг. Хэрвээ энийг чадахгүй болвол энэ бүгд ингээд бохирдоод ингээд аюул учраад дэлхий өөрөө сүүний хаяг ирэхээс өмнө одоо Тэнгэрээс бол галав юулдаг гэж үздэг. Ингээд бүсэн галав юулаад олон сая жил болж иж тэр дахиж өөрөө нөхөн төлчиж дахиж шинээр амьдрал хийж ингээд эхэлдэг. Тэгэхээр энийг бол олон хүмүүс хэлдэг одоо зөнчид болон одоо эрдэмтэд одоо 5 удаа гэдэг 7 удаагийн иргэжлийг одоо дэлхийд ингэж дайцсан гэж үздэг. Тэгэхээр одоо сүүлчийн иргэжлэлд одоо бид явж байна. Тэгэхээр учраас бид одоо дэлхийг хайрлах хэрэгтэй маа гэж. Одоо энэ бол харамсалтай одоо цэвэр одоо энэ байгаль маань цэвэр тоосчгүй байх хэрэгтэй. Зэнгэг устай одоо энэ бохир болж байгаа зургуудаар байна. Одоо намган дахин байгальтай дэлхийг хайрлах одоо сүүлчиж байгаа тухай энэ зургийг харуулсан байна. Тэгээд ингээд 3-р дэлхийд ингээд хүн энэ дээр чи тоосгоос амьдрал амь үүсдэг гэж үздэг. Тэгэхээр энэ дээр бол энэ товчид дотрыг хэлэхэд бол дэлхийн энэ дээр бичсэн байгаа. Одоо дэлхийг ангаах ухаан бол 3 янз байдаг юм байна. 3 төрлийн. Энэ дээр нэгдэх нь бол төрийг ангаах ухаан буюу одоо орчин үеийн энэ шинжлэх ухаан одоо энэ зүйл байна. Одоо барууны их. Энэ бол хүний одоо бүтц энэ одоо энэ өвчний одоо явцыг судалдаг эрүүл бие ямар байх вэ, өвчин бие ямар байх вэ? Тэгээд тэндээс бол өвчний эсийг яаж тайж авах уу, залгах уу, одоо апресс их хичээдэг. Харин хоёр дахь нь бол хөхнөөрийн буюу нанхиад ангаах баг гэж байна. Энэ бол хятадуудын нөө бичил буюу энэ судал одоо энэ судас болгон энэ мэдрэлийн энэ бичрүүдийг одоо судалж энэ зөв төөнүүрийн аргаар гэж хэлдэг. Харин Монгол ангаах ухаан бол энэ хоёроос нэлийн өөр. Монгол ангаах бол одоо эхлээд одоо энэ сүнслэг талаас нь ингэж эхэлж одоо хэмжилдэг. Жишээ нь бол одоо Монгол ангаах бол хүн болон сүнс тэгээд уур бие хоёроос бүрддэг гэж үздэг. Энэ хоёрын хооронд холбогч нь бол үндсэн 7 хүрдэг. Түүнээс улбаас нь 108 заяагч биш хүрд 108 заяагч хүрдээс цаашаа талаас 1400 гаруй бас дахиад жижиг хүрдүүд хуваацдаг. Ингэж тэр одоо сүнснээс ирсэн одоо эрчим хүрдээр дамжаад ингээд бүх уур бие идэд очдог. Тэнд одоо молекулууд одоо ингээд задарлаар явж эрчим авч тэрнээс их хүч авдаг байна эрчмийг хэлдэг. Тэгээд тэндээ хийсэг эрчмийг буцаагаад хүрд рүү дамжуулаад хүрд буцаад сүнс рүү өгдөг гэж үздэг. Ингээд ийм зохицолгоонд одоо ингээд ийм зохицолгоогоор энэ хүний эрүүл мэнд одоо амьдрал үргэлжлэх юм гэдэг одоо Монгол ангаах заадаг байна. Тийм учраас энэ дээрээс монголчууд Монгол ангаах бол эхлээд сүнсэн биеийг засна. Дараад нь түүний хот сэтгэл биеийг засна. Түүний холбогч үндсэн 7 хүрдийг засна. Ингээд дараад нь уур бие буюу хүний махбод одоо махкал гэж зүг одоо махбод гэдэг одоо үүнийг засч төржүүлэх замаар хүнийг ирүүлжүүлдэг. Тэгэхээр энэ сүнсэн бие бол сэтгэл бие энэ 7 хүрдийг одоо засна гэдэг маань яг тэр тухайн хүний өвчин яг юунаас эхэлтэй, юунаас гэж гарсан байх, сүнсэн гэмтэлээс юм уу, хүрдэн гэмтэлтэй байгаа мó, сэтгэлэн гэмтэлтэй байгаа мó гэдгийг хэлж олдог. Тэрнээс энэ хоёр гэмтчиж энэ махан бие бол одоо гэмтдэг байна. Гэхдээ яг шаад соров авах гэмтийн гэмтэл боо ч юм уу өмнө дүртэг интернет өөрөлдөн. Тэрнээс яг хүний энэ өвчнгүүд бол ийм сүнсэн бие сэтгэлийн үндсэн 7 хүрднээс шалтгаалж одоо энэ бие их өвчин эмгэг их гардаг байна. Тэгэхээр энүүнийг судалж, энүүнийг одоо гаргасан ийм ангаах ухаан монголчуудын одоо уламжлалт Монгол ангаах ухаан ийм гур байж. Яагаад гэвэл энэ одоо хийжийг тоосгооргоод Монголд тэнгэр үзэлт бол хэлдэг. Альва амьдрал болон альва зүйл 3 одоо толгойн 3 ийм зүйл дээрээс заавалчгүй одоо тулж одоо үүсдэг гэж байна. Тэгэхээр энэ дээр бол хүний амьдрал бол болон дэлхийн маань хийжийг тоосгоороос бүрддэг гэж үзэж байна. Хүний бие ч гэсэн хүн адил. Тэгэхээр бол энэ дээр хүн дээр бол одоо энэ чинь хий гэдгийг сүнсэн бие сүнсийг гэж байна аавраа гэж тэгээд энэ яс борчин одоо 10% гэдгийг одоо хийж байна их 70% бус гэдэг цус одоо ингээд янз бүрийн дахинд байх бус одоо энэ үе бичний одоо олон чи гэдгийг одоо хийж байна л та.
Тэгээд ингэж байдаг юм аа энэ гурав дээр. Тийм учраас үргэлж энэ гурав бүдэг зүйлээс бүх юм ихтэй гурвын онол гэж хэлж юм Монголын. Энэ гурвын онолтой яг тогтож энэ ангаа ухаанаас явж байгаа. За тэгэхээр энэ одоо би өнөөдрийн зарсан бол Монгол ангаа ухааны тулгын гурван чулуу гэдэг юм яриа байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ ангаа ухааны маань яг гол тулгын гурван чулуу болсон тийм одоо мэдлэгийг бид нар мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ гурвыг ихлээр хүн өөр дээрээ хэрэгжүүлж ийж дараагийн шат руу орж ийн томчид судрыг эзэмшиж өөрийгөө хэрэгжүүлэх гол үндсэн хэсэг нь багтж байгаа. За энэ дээр бол за ихтэй бол за үүний толгойн гурвыг хэлхийн өмнө энэ судраг дээр онцолж хэлсний чухал юм байдаг. Энэ бол амьдрал гэдэг үгийг энэ одоо их бит онгол гэж одоо энэ Монголын улс төчөн дээр ширгээд өгнө гэж хардаг. Энэ бол баагийн үгийн барьж одоо домч ийм үгний нэр гардаг. Энэ үгний онгод тэнгэр одоо олон зууны туршид олон улаачдаар бууж ингэж сурч ирсэн байгаа. Одоо энэ одоо бидний үед одоо энэ улаач дээр буугаад тэгээд энэ номнуудыг бүгдийг өгч байгаа. Тэгэхээр энэ одоо их бит энэ онгод маань өөрөө одоо энэ судрыг үндэтгэл хэсэгт өгүүлсэн байгаа. Энэ дээр амьдрал гэдэг зүйлийг хүн ойлгох хэрэгтэй. Монгол ангаа ухаан бол амьдрал гэдэг зүйлийг дэмэнж түүнийг цэвэр ариун байлгахын төлөө одоо явдаг гол зарчимтай. Тэгэхээр амьдрал гэдэг зүйлийг бол ихтэй бол ингэсэн байна. Монголчууд хуучин монгол бичгээ оргисноос болж одоо гэрэл бичгэнд ороод одоо энэ бүх монгол үгнүүдийн үндснүүд алдагдаад ингээд одоо үгийн одоо чатганд дуусна гэж. Тэгэхээр монголчууд энэ хот монгол бичгээр хуучин монгол бичгийг одоо зохиохдоо монгол хэл өөрөө үүсэхдээ үргэлж ерөөлтэй муу юмыг дандаа үүсгэсэн. Одоо жишээлбэл муу юм бичлэл харталт нь залгуурууд дандаа сайн ийм зүйлүүдийг залгаж ингэж өгөө бүтээдэг байсан байна. Тэрний нэг жишээлбэл энэ амьдрал гэдэг үг бол хуучин монголоор бол ами, эд, ил гэж бичдэг байна. Тэр нь юу гэсэн үг вэ? Ам буюу сүнс, сэтгэл, тэгээд ил гэдэг нь эргэтэн, ил эргэтэн, ис. Тэгээд ил гэдэг нь ээлж хүчин, тэгээд ил гэдэг нь орон зай гэж. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг бүтэж байгаа гэвэл одоо сүнслэг одоо биенээс эргэтэнлэг идлэг зүйл үүсээ түүнийг нь одоо ээлж хүчин болгон цааш нь орон зайтай түгэх гэсэн ийм гоё утгатай үг амьдрал гэж байна. Тэгэхээр угаасаа энэ домчид судар бол яг энэ үгэнд амьдрал гэдэг үгэнд баригдаж тэрний ихэнх шатны хэсгийг хийдэг байна. Тэгэхээр хайм гэдэг нь бол одоо сүнсний бие болон сэтгэл биеийг хэлж үүнийг одоо домчид судар засдаг. Мөн эд буюу эргэтэн энэ махан бие болон энэ одоо бод гал одоо уурах бие үүнийг бас засахыг домчид судар бас заа. Харин ил хоёрыг засах нь бол төр засаг засдаг байжээ. Энэ бол Монголын бүр эртний уламжлалт тийм зүйл байж. Тэгэхээр ил гэдэг нь бол эрен нэрээрээ эмэн нэрээрээ чамын дагуу хүн одоо байрлалаараа байж энэ өөр удмаа цэвэр ариун байлгаж тусаа цэвэр ариун байлгаж энэ үндэстэн эрүүл сарвал байдаг гэдгийг одоо төр засаг хангадаг гэсэн. Авны дараагаар нь ил гэдэг нь орон зайтай гэдэг хэл хязгаарыг тогтоогоод түнд хамаарах иргэдүүдэд бүгдийг одоо хууль, жаяг одоо энэ зүйлээрээ засагч одоо бэхжүүлдэг байсан байна. Ингэж энэ амьдрал гэдэг зүйлийг одоо монголчууд хангаж хэлж ижээ. За тэгэхээр энд бол тэгэхээр хайм буюу эдийг одоо яаж засах тухай юм өгүүлдэг гэж үзэж байна. За ингээд энэ номон дээр тэгээд энэ яг одоо орчин үед бол амьдрал гэдэг үгийг бол тэр одоо энэ кириллчийг зохиосон хүмүүс бол нууц хүлээ маш нүгэл үлдсэн гэж үздэг юм байлаа. Яагаад гэвэл Монголын хэдэн мянган жил ирсэн Монголын үндэс язгуурын үгийг хэлхийг ингэж эвдэлж бүр одоо өөр улсынхтай болгосон ийм үг гэж одоо байдаг юм байна. Жишээлбэл ам гэж аар гэсэн бол ил гэж залгаж шít. Тэгэхэд одоо тэрийг ам хаад гэж бичсэн. Тэгсэн тэр үгийг задлахад нь буур хийсэн байх. Ам буюу сүнс, хаад гэдэг бол хог новш гэсэн. Ингээд аар гэдэг бол хойж ирээдүйн, тэгээ хаад гэдэг бол өхүүлэх гэсэн. Тэгэхээр бол ийм амьдрал гэдэг нь одоо амар мох болсон. Энэ бол одоо сүнсэж ирсэн хог новш хойж ирээдүйнгээ өхүүлэх гэсэн юм байлаа үлдсэн. Тэгэхээр энэ амьдрал гэдэг тэгэхээр яг ч монголчуудад хэлж байгаа энэ хуучин монгол бичгээр цаагаас сэргээх хэрэгтэй. Хэрвээ энийг сэргийж ийж хуучин монгол бичгээр үгийн язгуураа олж өвдөж цаас сургаалыг өвийг авахгүй бол одоо орчин үеийн энэ хэллэгээр одоо бичгээр үгийн язгуурыг хайвал тун
дараа гэж одоо бүр хол явнаа гэж хатгал өртөн гэж одоо үгүйсэн байна. Тийм учраас та бүхэн бас хуучин Монгол бичгээ одоо хөгшин залуу гэж бүгд суралцаж давхар бичгтэн болох ёстой юм байна гэдгийг энэ дээр бол энэ онгод бол маш их санаа тавин загсан байгаа одоо та бүхэн боломжтой. За ингээд энэ домжил судалтай орон ингээд энэ судал дээр бол хамгийн гол одоо хэлж байгаа бол энэ тулгын гурван чулуу гэдэгтэй ийм гурван зүйл байдаг байна. Нэгдүгээрт нь бол хүн амьсгалахгүйгээр одоо хэдэн хоромж одоо амьд явж байдаг. Тэм учраас энэ амьсгал гэдэг нь маш чухал үздэг. За энэ дээр амьсгалахтаа хүн бол цээжний дээд хэсгээр амьсгах ёстой. Хамраараа. Айдар хэлсэн хамар бол угаасаа амьсгалах хэрэгтэй. Ам бол хүнслэх хэрэгтэй. Тэгэхээр амаар амьсгах бол маш буруу гэж. Одоо хүнтэй агарыг хамар хөргөөл ингээ явуулсан халуугаар бас хөргөн хүнтэй агарыг улаан сууж ингэж амьсгалдаг байна. Тэгэхээр эндээс ихлээр хүн зүүн амьсгалж, хоёрдугаар хүн хэвлэгэр их амьсгалдаг маш богино. Ингээд одоо тэгэхээр тэр хүн бол үнцгий цээжний уушны дээд хэсгээр амьсгалж байгаа хэрэгтэй. Тийм учраас бид нар одоо ингээд за ингээд том тустай цацаад эцэст нь ингээд гаргаж байгаа. Тэгэхээр хүний толгой ихэд иргэдэг. Яг л хүний дээд хэсэг олон ялгсан судсуудын хүний судсууд нь дахиу хүчтэй өрчийг өгөх ёстой байдаг. Тэр нь хүрэхгүй хийдийгээр ажиллаад байгаа учраас дахин жишээлбэл толгойн өвчин болон ингээд энэ стресс их татдаг байна. Тийм учраас энэ амьсгалыг одоо цээжийн хэсгээрээ уушны дээд хэсгээр ажиллах хэрэгтэй. Тийм учраас энэ одоо энэ амьсгалыг санаа болгоно хийгээд дадуулах хэрэгтэй гэдэг юм. Эртний үед бол бүгд энийг мэддэг байсан юм. Одоо бол энийг бүр орхигдоод бүр санахгүй ш. За энэ хоёр дахь гол гурван зүйл хоёр дахь гол зүйл бол бид нар хоолгүй бол үндэ бас одоо ахлахныг явж чадахгүй. Тэгэхээр хүнслэг гэж хэлдэг. Хүнслэгтэй бол хүн бас учиртай. Одоо энэ хүнслэгээс бол бас маш холоо гэж байна. За энэ юу гэвэл одоо хоол хүнслэг ч гэсэн махан бүтээгдэхүүнийг хүн идэхдээ одоо 45-аас 65 жажиж байгаа хэвээр шүсээ залхихгүй. За одоо ингэж ажиллаа гэж бодъё. Ажиллахад хүний энэ одоо хэлний угаар гэдэг одоо шүсний булчирхаанууд ажиллаад энэ шүсний хүүдийн байдаг. Хэрэн дээр шүс дүүрээ ингээд энэ шүс гадаг шин. Гэхдээ энэ шүснээс 46 тусас шүс гадаг гэж байгаа. Янзын өөр. За тэр өдрийн одоо шүдний паалын сайжруулах тусас шүс үрж гадаг. Хоолойны хүчин одоо энэ хүмүүсийн хүнд бол 28 булчирхаа одоо ихтэй байдаг юм шүүдлэг булчирхаа. Одоо зүрх, биелэг, бүр одоо ингээд өндгөрч төмсгөлээ дийдэр бүгд булчирхаа юм. Ийм булчирхаануудад хэрэгтэй тэр амин дэмүүдийг шүснээс гаргадаг. Хоёрдугаар тэр хорыг одоо ингэж одоо устгадаг ерөнхий маягтай шүс өөр. Тэгэхээр жишээлбэл малыг ингээд муулаад одоо нэг малыг алхах одоо тэр мал өвгөн, шанлан сүнстэй учраас үхэхдээ ингээд хамаг бие хураагаад ингээд одоо нэгсэндээ хараалж чадах хийгээд бидэг гэж. Тэгэхээр тэр эрчмийг махан шигдсэн гэдэг. Тэгэхээр тэр махыг ажилгүйгээр залхихад хүний биед хүчин үүсгэх тэр хор негативний тэр муу юмуд нь хүнд нөлөөж хүчин үүсгэх. Тэгэхээр энэ жажилахад мах 40-аас 60-аар жажилахад тэр чадхыг одоо өгөө хийж чаддаг хариулт гэсэн шүүс өөр тийм хүчтэй. Ингээд тэр жажилаад тэр махыг одоо гомд нэг чадахгүй болоод уусгаад ингээд залхидаг. Тэгвэл хотоодд бол энд бол хийж байгаа хотоод бол өөр шүүд байхгүй шүү. Хүн яагаад шүүдтэй энэ нунтаглах нэрээс нэг дивтэй яагаад шүүд санаас гарч байгаа. Тэгэхээр энэ үргийг үүсгэж чадахгүй байна. Тийм учраас энийг жажилаад залхиж явах хэрэгтэй. Тийм учраас монголчууд дээр үед бол мөн ногоо 35-аас одоо 45 жажил залхих хэрэгтэй. Нэг хүмүүс жижигхэн 45 жижиг шүстэйгээ зурж залхих. Одоо өнөөдрийн сонирхолч ихэд би бас энэ жижиг ихдээ одоо 2-3 сар болж байна. Одоо миний өвчнгүүд ихнээсээ итгэж байгаа. Одоо яг одоо бичээд би энд байхдаа би ч одоо яваачин царыг ирсэн юм шиг 10 сар болж байгаа. Dus ажтай игээд ариг пиано одоо тэгээд жанк хоол гэдэг одоо дүүргэр пиццаас хамаагүй мэдээ пиано замбраагүй явсан. Тэгсэн чинь дардтай болсон. Сахартай болсон. Ингээд сүлдээ тулуу гэдэг өвчтэй болсон. Үе мөч. Ингээд яг энэ үед энэ номтод болгоод судалтаа зодоо багтаа зодоод ингээд зүмжиг аваад ингээд жажиж идэж ихсээс хойш одоо өдөөс сүүлийн 2-3 сар бол бидээс миний тулуу өвчин байхгүй болж байгаа. Дарал байхгүй болсон гэсэн үгтэй. Сахар дууссан. Одоо энийг одоо би гайстайхаар гэдэг. Тэгэхээр одоо өөрөөр л одоо жишээ бодож хэлж байна да. Ингээд одоо би баян жажиж хийж байгаас гадна тэр хоолыг их хийгээ болсон. Яг бол
нэгдүгээр ажиллах хугацааг орно, эрүүл жилэн, тэгээ хоол хүсчихэн, тэгээд ер нь идэх хоолны талаа мэдээл одоо болж байгаа жишээ. Тэгэхээр жин хасагт ийм чухал юм нэлээдтэй байна. Тэгэхээр ажиллаж идэх маш чухал. Ажиллахдаа хамраа амьсгалж тасгал хийх хэрэгтэй байна. Бид чинь хоёр ажиллаж шүсээ залхиад гэдэг юм л ажил дөнгөж нөгөө шүс хурж яхад нь залхиад. Тэр чинь болохгүй. Тэгэхээр бидөөсөө 40 дарж ажиллаж шүсээ залхихгүй. Тэгэхээр шүстэй нийлсэн тэр мах чинь ингээд зуурм болоод ингээд гэлтээ бэрхтэн залхиад. За энийг бол бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За 3 дугаар бид нар бол унтахгүйгээр бас авиж явж чадахгүй. Унтаж амрах. За унтаж амрахтаа бас маш чухал юм үүснэ байна. Монгол хэл өөрөө үргэлж хаахан урагшаа харсан гэдэг. Тэгэхээр энэ урагшаа харсан гэр яагаад ингэж монголчууд урагшаа харуулваа? Хоймор нь хойлолтой. Тэгэхээр энэ бол их хүчтэй байж. Яагаад бол баруун зүүн талд ор байдаг учраас хүн дандаа толгой хойд зүрхийг харж явах хэрэгтэй болчихсон. Тэгэхээр энэ их нарийн хүчтэй байж. Яагаад гэвэл чинь одоо энэ дэлхийн соронзон орны одоо энэ орон бол эргэлт урсгал нь урдаас хойд зүрхийг гэж эргэлцдэг юм хоёр жишээ ингэж. Энэ урсгалыг тааруулж монголчууд гэрээ бариад хүний бөөрийн үйл ажиллагаа соронзон орны үйлчлэлээр бас ингэж эргэлтэх хүчээр одоо тэр бөөрийн зүсгэн бодол ингээд 7-8 ховтлоо тэрэн дотор ингэж эрчим эргэлтэж нөгөө давсыг ингэж задлт юм. Ингэж тэр одоо хүний биений одоо давсыг гадагшлуудыг үүрэгтэй шээсийг ялгаруулж. За энэ үүргийг бол монголчууд тэр эртнээс мэддэг учраас бөөр гэх юм бол асар их хүчний шалтгаан болдог учраас бөөрийг өдөөсөө эрүүл байхын тулд одоо ингэж дандаа одоо хойд зүрх тоогоо харж унтуулаад тэр урсгалтанд тааруулаад нөгөө бөөрийнхээс онцгой орныг тааруулчихлаа унтж яхад тэр ачаал багтаа аяндаа ингээд тэрхээс онцгой орны үйлчлэлээр ингээд зүг ажилладаг байна. Хэрэг буруу хараад унтах юм бол энэ бөөр бол нөгөө урсгал сөрөөд энэ бол бөөр халдаг гэж нөгөө эрчим хитрхийг ажиллаад нөгөө мотор халдаг ш. Халдахтаар ердөөсөө таавс ураад хүн хэрэгтэй бүх тэр элементүүдийг задлаад хэлчихсэн. Тэгэхээр хүн өвдөх дутуу задлахаас болж ингээд өөр гэж бодоод үүсдэг. Тэгэхээр та бүхэн бас ингээд одоо орчин үеийн хаан амьдараа байр одоо өөр ч гэсэн одоо яаж ч та бүхэн толгой хойд зүг рүү хараад удуулж явах хэрэгтэй байх шүү. Ингэж ч хүний бүр эрүүл болсноос гадна монголчууд өөрөө дандаа ингэж нөгөө бүсэлтийг үсгэн чанга. Ингэж одоо бүсэл өөрөө хөдөлгөөнгүй байх, даарахгүй байх. Одоо орчин үед бас ингээд өмд одоо бас доошоо болчиход байгаа. Хүмүүс бүр ялангуяа хүүхэд ингээд нурам хартсан ингээд хүүтэнд явж явах чинь одоо энэ бол маш юм уу. Одоо бүр бол нэг гэмтэл зэхэл автай муу байдаг чинь. Тийм учраас өөрөө бас хайртаарай. Ягаад гэвэл одоо энэ Монгол ангаа ухааны тусгай 3 чуулганы 3 дугаарт нь бөөрийг онцлсон чинь хүчтэй байж тээ. Тэгэхээр бөөрийг хамгаалахад бол толгой хойд зүг рүү харуулж байгаа юм шүү. За ингээд өнөөдөр би ярианыхаа эхний хэсэг болох юм төвчдөө ерөнхий зүйлүүдийг базаж хэллээ. Ингээд энэ 3 чуулгыг ихлээд хүмүүс хэрэгжүүлээд дараа чи одоо энэ судраас манай одоо гişүүд өөрсдөө нэг нэгээр авч бэлдээ. Маш ойлгомжтой та бүхэнд лайв байна. Цааш үргэлжлүүлж явж байгаа болно. Бид одоо төлөвлөлтөй яг сар 2 удаа хийж явж байгаа. 7 хоногийн одоо 1 хоногийн өнжид 2 хоногийн 1 удаа. Өчигний юу бол 7 хоног утга юу бас хүмүүс залхах гэх юм уу? Бас хүмүүс эндээс ажил хийхдээ осууд байгаа учраас бас ингэж явах болчих واخа. 2 дугаар тэр 14 хоногийн дотор та бүхэн хүргэж байгаа. Тэр хүмүүс маань бол энэ өдрөө маш сайн судалж яа танад ойлгох тэр бүх юм боловсруулсан байх учраас дараа чи яриа маш их сайхан сонирхолтой болох хаа. За ингээд анхаарал тавьсан танд баярлалаа. За ингээд дараа чи бидний үйл бол юу үйл энэ одоо энэ үндсэн 7 хүртэл. Одоо энэ үндсэн 7 хүртэл гэдэг чинь нэгсэндээ сүнсэн би уурт бай хоёрыг холбогч ийм одоо подстанц гэдэг юм тагэр юм. Одоо ийм зүйл байна. Тэгэхээр энэ дээр энэ одоо 7 үндсэн 7 хүртийг засах одоо тийм дасгалууд байдаг байна. Тэгэхээр энэ дасгалыг өглөө болгон орой болгон гэдэг өдөрт 2 хийгээд хахад хүн өөрөө эргэлж байна. Тэгэхээр одоо түрүүний хэлсэн зөв амьсгалаар зөв хүнслээд зөв унтаад за ингээд энэ 7 хүртний дасгалыг хийгээд ингээд ирэл хүн өөрөө ямар ч хүчнээс ингээд одоо хамгаалж хийж байгаа. Үрчээс хэрэглээд. Үүний бас нэг юм мартах чинь эндээс одоо давсны хэрэглээ. Давс гэдэг зүйлийг бас бид нар маш боломжтой хэрэглэж байна. Давсыг бол олон энэ одоо энэ төр байгаа давсыг бол олон гэж үе шаттай хуваат юм.
Тэгэхээр хамгийн сайн давс бол уулын давс. Одоо жанц давс, хямлаан давс. Энэ бол хамгийн сайн яг үгээр уулд байдаг учраас агаас хайх үзэж наад хайх гэж байдаг учраас одоо энэ натуралны талаар одоо энэ байгаль тэр чанар хадгалж байдаг учраас одоо задрахтай сайн уус. Харин хамгийн муу нь бол сүнсэн далайн давс. Энэ бол хамгийн муу. Түүний дараад нь далайн давс. Одоо сисол гэж аваад байдаг. Энэ бас муу чинь. Яг нь тэр далайн өмөрөө хэдэн сая тогтнож байгаа. Тэр давсууд тэр усандаа уус чигээрээ олон удаа задраад ингэ байдаг учраас дахин задрах тийм эцсийн шатанда бэлдсэн байдаг учраас хүний бие далайн давсууд одоо сүнсэн далайн давсыг босрол задлах чаддгүй. Тэгэхээр бол бөөрийн чулуу болон энэ зүйлүүдийг энэ давс хордуулдаг байна гэдэг эндээс хэлж байна. Хоёрдугаар өндөрлөх газар бол харин өндөр уултай баруун Монголын одоо баруун хэсэгт Малтатай хязгаар одоо өндөрлөх газар амьдардаг усууд давс одоо дахин үргэлж сайн байдаг юм байна. Харин намд орон зүүн тишээ нь бол давсны хэрэглээ шууд бага багсдаг. Энэ бол дэлхийн далайн түвшнээс хэдийн ойртой далайн түвшинтэй ижил хэмжээ байхад давсыг огт хэрэглэхгүй байх. Яг нь тэнд амьдардаг усууд далайн хүс хэрэглэдэг учраас тэр цаагаас болон тэр дунгасаа эдгээр өөрөө давсыг агуулж байгаа учраас давсыг нэмэлтээр хэрэглэж болохгүй гэж. Харин уулах газрын усууд бас хэрэглэн харин уулах газрын усууд намдар очихдоо бас давсны хэрэглээг айлмаар багсгаж байгаа тэр намдар газар бас хэрэглэхгүйгээр байх хэрэгтэй. Иймэрхүү нарийн зүйлүүд хэлсэн байна. Тийм учраас давсны хэрэглээг бас сайн ажаараа ялангуяа өвдсөн хүмүүс бол давсаа ирнэ 2-3 сар огт хэрэглэхгүй давсгүй гол идэж байгаа. Ингээд барай засвал болон энэ өөрийнхөө таслал одоо энэ өөрийнхөө энэ домшис үндээс таны хийсэн зүйлүүдийг хэрэгжүүлээд альва нэг хүчингүүдээс ангиж ирэх маш их төвөгтэй байдаг юм байна. За ингээд энийг одоо бас анхааруулж хэлье. За ингээд одоо манай атомго одоо хин одоо энэ 7 бүтэн таслыг зааж өгнө. За ингээд одоо шавхсан шарын эзэн биштэй би өөрөө заах ёстой. За ингээд би за одоо би та бүхэнд бодлоо ч гэсэн хийчих та одоо нэг том бодлоо байна. Одоо яг хуу эхний удаад бол бас манай гишүүдээс яг зэрвээд ашиг байна. Одоо би одоо ширэн нүртэйгээ бүхгээ хий та. За ингээд энэ юм бичиг хооронд бидний зартаа байсан одоо эрүүл Монгол иргүний төлөө гэсэн тийм одоо урайтай байсан чинь одоо хүмүүсийн гэсэн иргүн гэж буруу хэлсэн байна. Та нар одоо юу гэж хэлдэг вэ? Иргэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ийм учиртай байна. Одоо хуучин Монгол учраас иргэнхийг иргүн гэж хэлдэг юм. Ягаад гэвэл гурыг зохицлоо гэж өрн улсын байгуулдаг гэж одоо яг Монголын сургууль байна. Тэгэхээр тэрний нэг ээж мөн эстэй өгтөө гэж хэлдэг тийм ба? Отхны ир байна. Тэгэхээр бол тэр одоо нэг ард байна одоо улсын тэр хүн бол бүх зүйлдээ одоо маш их суралцаа зөв амьдрах ухаанаа олоод одоо энэ мэдүүлэх ухагаа мэдээ одоо эрүүл сарвал амьдраа гэдэг одоо зөв гэгээлэх ийм болсон ардыг одоо эргэн хүн болсон гэдэг ийм цолтойгоор эргэн гэж нэрлэдэг байсан юм аа. Тэрээс одоо сүүлийн үед нь орчин цагийн эргэн гэж одоо бичсэн. Эргэн гэхээр гинэн гэсэн үгний гин гэсэн утгатай болоод одоо гинэн гэсэн утгатай болсон. Тийм учраас энэ үгийн утгаас үг амтай гэдэг бол Монгол хэлээр баян анхаарал. Тийм учраас энэ эргэн гэж ярьж бацгаа. Эргэн биш ээ. Одоо тийм учраас эргэн юм аа. Эргэн хүн болохын тулд хүн бүхэн чармаах хэрэгтэй. Тэрний нэг чухал хэсэг нь бол энэ домчийн судар одоо энэс эрүүл болж иж гарах хэрэгтэй. Тэрнээс энэ дээр бас захиж нэг би сүүлч нэг юм хэлэх юм байна. Энэ дээр бол домчийн судрыг энэ онгодод гаргахтай хэлсэн. Урд нь бол 12 судар гараад энэ дээр маш олон судар гаргахад хүмүүс бол яг хуу сүнслэг зүйлийн тухай одоо онгод тэнгэрүүдийн тухай олон юм гарсан л та Монголын улс төвчөөний бүгд тайлбар хийх гарсан. Тэгэхэд бол энийг хүмүүс бол жаахан танаатай гэдэг юм уу за ингээд хүмүүс ярьж идэх гэдэг нэгдээс жоохон үнэмшил багтаа байсан. Тэгэхээр онгодууд одоо яг домчийн судар гаргаж ирснээр энэ бол баталгаа гаргаж байгаа. Монгол тэнгэр гэж байдаг юм. Монголчууд тэнгэр заяатай. Монголын өвөг дээдс өөрөө нүүдэлчийн ард түмэн номын сангаа нүүлгээд аваад чадахгүй шүү дээ. Тийм учраас оюун тархиндаа чийжиж удушууч ингэж явж ирсэн. Маш ойролцоо. Тийм учраас тэр нөгөө хөх өвгөл тэр өвгөл бүх эрдэм мэдлэгээ аваад тэнгэрийн орнд ажилладаг байна. Тэгээд хэрэгцээтэй үед
улаачдаараа буугаад эрдэм номоо одоо ингэ дуулчих өөрөө энэ бол агуу юм аа. Тэгэхээр энийг одоо зөвшөөрөх болжээ. Хоёрдугаар нь би нэг хоёр гэдэг одоо нэг компьютерийн апдейтийг болж байгаа гэж хэлдэг. Тэр бол бүгдийг уншуулдаг ш ачаад. Тэгээд шинжлэгддэг. Тэгэхээр одоо энэ дэлхийн шашин шүтлэг мөргөл өөрөө апдейт хийх болсон байхгүй. Бүгд одоо хуучин эртнийхээ яваад идэг. Тэрийг хэд дуртай өөрчлөлт идэг. Тэгэхэд үгүй маа. Тэгэхэд энэ апдейтийг үүсгэх явцыг Монголын тэнгэр шүтлэгийн Монгол тэнгэрүүд хийж байна. Энэ апдейт хийх чинь одоо бүх юм унших гэж. Тэгэхээр бол энэ архив уншихад одоо энэ бүх судрууд чинь одоо апдейт хийж байгаа. Энийг судалж мэдээд бид нар өөр оюутлогоо мэдснээр дараачихын ирээдүйд яаж хандах тухай мэдлэгийг өөрсдөө шинээр боловсруулж гаргахын тулд энэ Монгол тэнгэрүүдийн энэ судрууд гарч байгаа маа. Энэ Монгол тэнгэрүүдийн судраа одоо 15 гарсан байгаа. Хамгийн сүүлд өгүүлэх судраг гэж мундаг судраг гарсан. Одоо ингээд нийтдээ 81 судраг гарах ёстой гэж. Монголын тэнгэрийн. Энэ 81 судраг бүх одоо орчлон ертөнцийн жамыг ханиулах одоо нэгсэндээ тэнгэрийн мэдлэгийг хазах болох цаг нь болчихъя. Тэгэхгүй бол дэлхийг аврах дэндүү оройтох чинь. Тийм учраас яагаад айл болгоны бөө төрөөд яагаад энэ улаач нар ихсэж чинь энэ бол учиртай дэлхийг одоо маш хурдан хугацаанд сүйтгэхэд одоо дэлхийн ижил бүхэл бараг одоо устгах хэмжээнд хүрэх учраас энэ амжиж Монгол тэнгэрүүд өсөж одоо бүгдээр бууж ирж ном сударж хүмүүсийн оюун тархийг одоо зэнэгж энэ одоо апдейтийг хурдан хийж одоо хүмүүсийн оюун тархийг шинэлэг үндсэн дээр шинээр хөгжиж энэ дэлхийг хайрлаж одоо ингэж явах юм аа гэсэн үүднээс энийг судраг болж байгаа маа гэж та бүхэндээ анхаарал тавьсан байлаа. За би ингээд та бүхэндээ одоо ингээд одоо энэ 7 хүрээний дасгалыг манай олон чимэг одоо үзүүлнэ.